Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зээл төлөлтөөс өмнө хүү капхийн тохиргооноос хамаарч зээлийн төлөлт хэрхэн ийгдэх талаар заавар өгье. Ерөнхий тохиргоогоо харъя. Параметр, систем, ерөнхий тохиргоо, зээл төлөлтөөс өмнө хүү капхийн тохиргоо маань одоо 1 буюу зээл төлөлтөөс өмнө торгуулийн хүү капхийн тохиргоотой байна. Жишээ дансаа дуудъя. Зээл, данс, дансны дэлгэрэнгүй авлага. Тухайн дансан дээр маань хуримтлагтаад явж байгаа үндсэн зээлийн хүү 16,000 тай дүнтэй, хуримтлагтаад явж байгаа торгуулийн хүү 15,000 тай дүнтэй байна. Тухайн дансан дээр төлөлт хийж үзье. Зээл, гүйлгээ, зээл төлөх, бэлнээр. Гүйлгээний дүн 40,000, гүйлгээний утга, зээл төлөв. Жишээ дансаа харъя. Хуримтлагдсан үндсэн зээлийн хүү 16,000 тай дүнтэй хэвээрээ буюу хуримтлагдаад явж байна. Тохиргооны дагуу хуримтлагдсан торгуулийн дүн маань тэг болсон байна. Одоо тохиргоо өөрчлөе. 2 буюу зээл төлөлтөөс өмнө бүх хүүг капхийн тохиргоотой болгож өөрчлөлөө. Ерөнхий тохиргоо өөрчилсөн учраас сервер дэх параметр идэвхжүүлэх шаардлагатай. Оператор сервер дэх параметр идэвхжүүлэх. Дараагийн жишээ дансаа дуудъя. Зээл, данс, дансны дэлгэрэнгүй авлага. Тухайн дансан дээр маань хуримтлагтаад явж байгаа үндсэн зээлийн хүү 700 төгрөгтэй, хуримтлагтаад явж байгаа торгуулийн дүн 28 төгрөгтэй байна. Тухайн дансан дээр төлөлт хийж үзье. Зээл, гүйлгээ, зээл төлөх, бэлнээр. Гүйлгээний дүн 20,000, гүйлгээний утга, зээл төлөв. Жишээ дансаа харъя. Хуримтлагдсан үндсэн зээлийн хүү тэг, хуримтлагдсан торгуулийн дүн мөн тэг болсон байна. Өөрөөр хэлбэл тохиргоо ёсоор тухайн дасан дээр хуримтлагтаад явж исэн бүх хүү капигдсан байна. Баярлалаа.